Есүс синагогуудад сургаал альдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан бүх төрлийн өвчин эмгэгийг идгэн бүх хот тосгоноор явж байлаа. Есүсээр идгээгдэж байна гэж төсөөлөд үзтээ жинхэнэ баяр хөөр шинчлэлт зөвхөн түүний нэгхэн хүрэлтээр л бий болдог. Есүсээс ирдэг идэгрэл бол юр бусын бас мэдрэгдэхгүй байхын аргагүй юм. Өнөөдөр сүм гэдэг бол дэлхий дахинд Есүсийн ангаах үйлчлэлийн тусгал болсон үйлчлэл юм. Бидний эмнэлэг сувиллын газруудаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь Бурхны бидэнд өгсөн байгалийн 8 эмчилгээний талаар огт сонсоогүй байдаг төдийгүй цуглаанд ч ирээгүй Есүсийн талаар ч сонсоогүй байдаг. Манай эмнэлгүүдээр үйлчлүүлэгч нар зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ зөвлөгөө аваад зогсохгүй, мөн агуу ангаагч нэгний талаар бас суралцах хэрэгтэй. Сайн мэдээ түгээх хориотой газруудад манай эмнэлгийн болон боловсролын байгууллагуудад л сайн мэдээг түгээх цорын ганц гарц зам болдог билээ. Бидний системтэйгэр тогтмол өргөдөг хандвууд нь эдгээр байгууллагуудыг оршин тогтнож үйл ажиллагаа явуулахад тусалдаг бөгөөд тэнд зүрх сэтгэлээ зориулан ажилладаг хүмүүст дэмжлэг болдог билээ. 10% хандваа буцаан өргөж өөрсдийгөө биш Бурхныг ихэнд тавьцгаая.